I am the light that has traveled to awaken the sky and the land. Урд өмнөх мисүүдээс эренгийн дайчин цогтой золботойгод олон зүйлээрээ ялгарх бүсгүй бол энэ удаагийн дэлхийн мис тэмцээнд Монголоо төлөн оролцож байгаа мис баяр цэцэг билээ. Англи, Испани хэлтэй морь унаж кино тоглож чаддаг бүсгүйг маань дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд түүнийг Холливуудын найруулагч нар ч мөн онцлон олж хараад киноны пробонд орохыг урьсан талаар өөрийнхөө Twitter хуудасаараа дамжуулан мэдгдсэн. Гэхдээ энд бас эвгүй тал их байна. Хоо Мулан бол нэгдүгээрт хятад охины дүр, хоёрдугаарт Мулан кино бол бидний өвөг дээдсийг ялан дийлж устгаж байгаагаар хийгдсэн кино гэдгийг бид мэдхийн дээдээр мэднэ. Нэг мөч жоохон охин 3-4 хятадтай нийлж байгаад хүн Монголын их хаан шаниуг их сэрэгтэй нам цохиж даран сөнөөжгдөг хэтрүүлэгтэй зохиомол кино тул тийм кино тоглох нь хэр зохимжтой вэ гэсэн асуулт гарна. Гэхдээ эх орон түүнийг тэмцээнд төрүүлээгээд мөнгө өгөхгүй. Түүнээс гадна мянган баярмитийн өлөн нүдтэй ирчүүд зүгээр байлгахгүй. Мөрөөрөө байсан ч өөлөд амар тайван суулгадаггүй хэвлэлийнгээд мундахгүй саад түүнийг энд хүлээж байгаа. Тийм болохоор түүнийг Мулан кинод тоглож болохгүй гэж хориглох нь өрөөсгөл юм. Холливуудын дансанд орно гэдэг бол үнэндээ санхүүгийн эрх чөлөөнд жинхэнэ утгаараа хүрч цэнгэлийн манлайг эдэлж болох явдал мөн тул энэ тал дээр дан ганц сэтгэлийн чин зориг мэтгэл асуудал болон үлдэж байна. Түүнд одоо хоёр том хэцүү сонголт тулгарлаа. Нэгдүгээр өвгдийн түүхийг үл хайхран Хоо Муланы дүр тоглож нутгийн олонныхаа хил амны бай болох хэдиж тэр бүмтэн хатагтай болон дэлхийд нэрээ дуурсгах. Хоёрдугаарт эцэг өвгдийн түүхээ хүндлэн Хоо Мулан болох саналаас татгалзан үндэсний баатар болон тодорч эх орондоо энгийн дарга нар амьдрахыг сонгох явдал юм. Аль нь ч байсан чиний өөрийн чинь эрх бөгөөд бид чамаагаа нэг хэсэг муулаач элэг зүрх минь хайж хүлээ. Тэгэхээр дан ганц чиний сэтгэлийн чин зоригд мэд хэрэглээ. When we are all united.